өвтөг зардал багтай орчин үеийн дэвшилтэд технологиг нэвтрүүлж ашиглах шаардлагатай. Үүний нэг нь дрон маркийн нисгэгчийн нисгэрэгслийг хилзэгчийн илрүүлэн садуулах үйл ажиллагаанд ашиглаж байгаагаа тоохон харж байна. Урьдчилан тохиогсны дараа хилзэгчийн эсэргүүцлийн зөвлөлд хуулийн дагуу байдлын зэвсэг байдлын санд ашиглан садуулах үүрэгтэй. Манай хилчдөө хилзэгчийг зэвсэг хэрэглэхгүйгээр байдлын санд буюу бие хамгаалах бодлого албаны нохой тусгай хэрэгсэл ашиглан садуулах ажиллагааг та бүхэндээ үзүүлж сонирхолтой. Хөдөлгөөний байдлаар хөнгөн хэрэгжлээ явагдаж байна. Сүүлийн дөрвийн цэсарадсан торгон шугам сут Монгол өмөрч ясаараа туссан сүлдэт багна мөнх тэнгэрийн дор буяараа хангалсан өвдийн нутаг Монголын газар шороо мөнх төрших дархан гэлтэй хэрийн сэлгэсгсэн цэцэтгэндэд үнэшдэг хилчин заянд минь таны хүч оргилэн байдаг. Цагчмэнээр газар тэнгэрт амилсан харалтай миний сайхан орн гомбол дэксэсэ өвсөн торгон хэлтэй Яксавин доте хулите Чахалтурхти Адха сараби Сачхит осон Сунте багна Цэсгүсрэх эсми Цава Тасра
баруун хөл аваад цацлаа давлаа. Увс аймгийн малчин сумын хрият Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн бүх Монгол улсын начин үлзийн сумын аймгийн начин Цэндэ юушаар дөрөв давлаа. Улсын начин сумья бол бас л одоо олон жил одоо барилдаж байгаа шилдэг өхөө 1990 онд Монголын улс тавчааны 750 жилийн ойны их баяр наадмаар Монгол улсын зан 30 өрөнгөөр тавдавж начин цол үрдэжсэн бүх Увс аймгийн Тэс сумын Ариатуг аймгийн Арслан Бадарч аймгийн зан анх хоёрыг Сэнжигний батсан дээрээс баруун талд нь хонгодод цацаад давлаа. За Бадарч Арслан ч бас л өнгөтэй хурдтай байх чивэ. Сая 3-ын даваанд бас л очроо өхөн төвггүй давж байсан. 4-ийн дотор өрөө шуудагны барьцсан дээрээс араар нь давхар хашиж мордоо давлаа. Увс аймгийн өндөр хангаас сумын Ариат хилчин спорт Увс нуур үхийн дэвжээ хөлийн зэргийн тэг 245 дугаар ангийн бүх аймгийн Арслан Даншгийн начин тогтго жаргал давлаа. За авдруулжин залгацсан барьцсан дээрээс баруун талдаа зайлаад Увс аймгийн Тэс сумын Ариат Батлан хамгаалгын их сургууль Увс нуур дэвжээний бүх аймгийн Арслан Хүрлбаатарын оргил болд аймгийн начин лам хүүгээр дөрөв давлаа. За Дамдингийн тогтго жаргал бол энэ жил Увс аймгийн наадам төрүүлж аймгийн Арслан цол үрдсэн. Үндсэндээ бол аймгийн наадамд 3 удаа 6 давсан, 1 удаа 5 давсан. Энэ цагийн одоо шилдэг аймгийн Арслангуудын нэг хүрээ цам Даншиг наадамд Мөнгөнбаатар Арслангаар бол начин цол үрдсэн. За мөнгө хоёр Арслангийн барилдаа юм шиг байна да. Баруун талаараа дөрвөлжин залгаа шуудагны барьцсан дээрээс араар нь давхар хашиж мордоо давлаа. Увс аймгийн Харгас сумын Ариат Увс нуур дэвжээний бүх аймгийн Арслан цогтоогийн мөнгө хоёр аймгийн Харцаг Эрхэн баяраар дөрөв давлаа. За бас л одоо барилдааны ур чадвар жиг төсөж байгаа шилдэг аймгийн Арслангуудын нэг бол мөнгө хоёр Арслан. Эдийн зэргийн авахар тэг 245 дугаар ангийн 40 жилийн ойд зөрүүлсэн хүчит өхийн барилдааны 4-ийн даваа өндөрлөө. За манай хишиг одоо хүртээж байгаа энэ бүх бол эдийн зэргийн тэг 245 дугаар ангид бас насаараа ажилласан аймгийн Арслан Гомбожийн баян очир. Эрхэм хүндэт үзэгчтэй Хэдийн цэргийн тэг 245 дугаар анги үүсч байгуулагдсны 40 жилийн түүхэд ойд зөрүүлсэн хүчит өхийн барилдааны 5-ын даваа эхэллээ. 5-ын даваанд улсын хардсаг батарших, улсын нийчим баасан дорж нараар манлайлуулсан бөхчүүд бүхийн барилдааны талбайд гарч ирсэн барилдааныхаа гараа дэвэ шавааны ёсыг үүсгэж байна. За бүхийн барилдааны 5-ын даваанд улсын алдар цалтай бөхчүүд за хэн хэнийг одоо амлаж явсан одоо хэдхэн мөчийн дараа тодорхой болно. Улсын хардсаг батарших цолныхаа нэрнээр бол хамгийн дөрөв дам авна. Аман түн төвгүүхэн давж явах чивэ. Завхан ангийн баян хайрхан сумын Ариат Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх Монгол улсын начин гамболдын баасан дорж аймгийн Арслан мөнгө баяраар тав давлаа. Их шивгийн дөрөв жалгарч үлдлээ. Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангиараа овгулж одоо Монгол үхийн дэвжээнд сайхан барилдж байгаа үг. Увс аймгийн Улаангом сумын Ариат Батлан хамгаалгын их сургууль Увс нуур дэвжээний үг Монгол улсын хардсаг үлзий тогтохын батарших аймгийн хардсаг Батмөнкөөр тав давж энэ барилдааны их шивгийн дөрөв чалгарч үлдлээ. Улсын хардсаг батаршихын хувьд бол одоо нэг улсын өндөр цолонд одоо хүрчихвээ байгаа гэж л одоо Монголын ард түмэн одоо хүлээж байгаа бөхчүүдийн нэг бол улсын хардсаг батарших. За улсын баяр наадамд бас л доор даваанд бас л өвдөг широтчод байгаа. За улсын начин сумья хөл аваад хойш шардна гараад эндээсээ хонгодод цацаад авлаа. Увс аймгийн малчин сумын Ариат Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн бүх Монгол улсын начин үлзийн сумья аймгийн Арслан Бадарчаар тав давлаа. За улсын цолтод 3 бүх их шивгч одоо шалгарч үлдэж байна. Аймгийн Арслан оргил болд Хүрлбаатарын оргил болд аймгийн Арслан тогтго жаргал нарын одоо хэн давсан бол их шивгч шалгарч үлдэнэ. За энэ хоёр баг бол хоёулаа одоо Увс нуур үхийн дэвжээн дээр Монгол улсын Арслан Гамбатын удирдлагын дор бэлтгэл сургуультай шуудагны барьцсан дээрээс зөрүүлээд тойруулаа шахаад татсан тогтго жаргал за барьцсан алдчихж байгаа байна. За аймгийн Арслан тогтго жаргалын талаар аялцах барьц авсан байна. За араараа хашиж мордоо тавлаа. Увс аймгийн өндөр хангаас сумын Ариат Увс нуур үхийн дэвжээ Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх аймгийн Арслан Дамдингийн тогтго жаргал аймгийн Арслан оргил болдоор тав давж ангийнхаа түүхэд 40 жилийн ойд зөрүүлсэн хүчит өхийн барилдааны их шивгийн дөрөв чалгарч үлдлээ. Увс
самт хэдийн зэрэг агуул эцэд 40 жилийн баяр наадам төрүүлэн ирсэн дааган мөрдийн цолыг дуудаж халах. Монгол улсын Баатар Вигзийн Геваны нэрмжид тэг 245 дугаар анги үүсэн байгуулагдсны түүхэд 40 жилийн ойд зориулсан хурдан мордыг цоллох бай шагналыг гардуулах ёслолын ажиллагаа ийхүү явагдаж байна. Төрүүлсэн мордын уралдааны бай шагналыг хил хамгаалах хэрэнхий газрын орлогч дарга бригадын генерал Сайн Түр, Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн захирагч Батбаяр, Хилийн 243 дугаар ангийн захирагч Хурандаа Дамжисүрэн, Бэлтгэл Хурандаа Баярбат, Бэлтгэл Хурандаа Батцуг, Бэлтгэл Хурандаа Гөлгөө, Бэлтгэл Хурандаа Эдлвиш, Бэлтгэл Хурандаа Цэвэн дулам нар гардуулан баяр хүргэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Төрүүлсэн мордыг алтан медаль өргөмжил хурдан удмын даагаар шагнаж байна. Самт хэдийн зэрэг өсөж хөвчснээ 40 жилийн төрүүлэн ирсэн азраг мөрдийн цолыг дуудан алхад самгийн төргөн сүмэн дэгдээ цагийн цаан галын уяач Сүхбаатарын саарлал. Төрүүлсэн мордыг алтан медаль өргөмжил хурдан удмын даагаар шагнаж байна. 2 дугаар байранд давхисан азраганд 400 мянган төгрөг, 3 давхисан азраганд 300 мянган төгрөг, 4 давхисан азраганд 200 мянга, 5 давхисан азраганд 150 мянган төгрөгийн бай шагнал гардуулж байгаа юм байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Хилийн цэргийн тэг 245 дугаар анги үүсч байгуулагдсны 40 жилийн ойд зориулсан өчигдөр хэн барилдааны 6-гийн даваа эхэллээ. 6-гийн даваанд их шив чалгарч үлдсэн дөрвөн бүх хангар тарцах шонгорын дэвлэлээр дэвэн дэвсээр барилдааны далбарт гарч ирлээ. Увс аймгийн Улаангом сумын Ариат Батлан хамгаалах их сургуулийн Увснуур дэвжээний үг улсын Арцаг Батаршиг, Завхан аймгийн Баян Хайрхан сумын Ариат хил хамгаалах хэрэнхий газрын хилчин спортын ороо Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх улсын чин Гамболдын Баасан дорж, Увс аймгийн Улаангом сумын Ариат Батлан хамгаалах их сургууль Увснуур дэвжээний үг улсын Арцаг Батаршиг улсын чин Сумьягаар 6 давж энэ барилдааны тэргүүн баяруулалтаар шалгарч үлдлээ. Улсын Арцаг Батаршиг цолны хаан хэрэн бэр улсын чин Сумьяаг 6-гийн даваанд амлан барилдсан. За улсын чин Баасан дорж аймгийн арслан тогтгож жаргал нар тодорхой барьцсан төрж барилцаж яваагүй байна. За улсын Арцаг Батаршиг дэвэн дэвсээр Монгол төрийн Алтан саяын бадуугийг тойрч явна. Төрийн их баяр наадамд 2 удаа 6 даваад байгаа. Энэ цагийн одоо шилдэг Монгол улсын харцгуудын нэг. Хил хамгаалах хэрэнхий газрын харьяа Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн түүхэд 40 жилийн ой. Баруун талаараа хавдар үлжин золгоод 2 бүх барилцаад авсан хоёулаан Хилийн цэргийн 0 тэг 245 дугаар ангийн 2 бүх. Энэ барилдааны 6-гийн даваанд үжижж байна. Сугдаа тэндээс шам ордсон. Нэг тогтгож яргал арслангийн тэр хутгаан орсон бол бас л даацтай болохоор байлаа да. Эрхэм хүндэт үзэгчдээ Завхан аймгийн Баян Хайрхан сумын Ариат хил хамгаалах хэрэнхий газрын хилчин спортороо Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх Монгол улсын чин Гамболдын Баасан дорж аймгийн арсан тогтгож жаргалаар 6 давж энэ барилдааны тэргүүн баяруулалтаар шалгарч үлдлээ. Хүчит үхэн барилдааны 6-гийн даваа өндөрлөлөө. Хэдхэн мөчийн дараа хүчит үхэн барилдааны 7-гийн даваа буюу үзүүр төрүүний 2 бүх талбайд гарч ирж барилдана. Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн Б Норвой хил хамгаалах хэрэнхий газрын орлогч дарга бригадын генерал Сайн Түр дурсгалын зүйл гардуулж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Хилийн цэргийн тэг 245 дугаар анги үүсч байгуулагдсны 40 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар салтай 64 бүх хурд хүч авах замбагаас сорин барилдсанаас тэргүүн байруулалтаар шалгарч үлдсэн Увс аймгийн Улаангом сумын Ариат Батлан хамгаалах их сургууль Увснуур дэвжээний бүх Монгол улсын үнэн зоригт Харцах Үлзий тогтохын Батаршиг, Завхан аймгийн Баян Хайрхан сумын Ариат хил хамгаалах хэрэнхий газрын хилчин спортын ороо Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх Монгол улсын чин Гамболдын Баасан дорж нар энэ барилдааны түрүү үзүүр улаалтаар шалгарч үлдсэн 2 бүх барилдааны талбарт гарч ирлээ.
За улсын нэгэн Баасан дуржийн хувьд бол ангийнхаа одоо түүхэд 40 жилийн ойд бол тэргүүн баримлаастаар шалгарч үлдлээ. За энэ цаг үеийн одоо шилдэг харцаг Батбар шиг харцагыг одоо давчих юм бол ангийнхаа түүхэд 40 жилийн ойн төрөв өхөр тодорно. За Батбар шиг харцагч одоо бяртаа да. Ер нь одоо энэ цаг үед бас л одоо сайхан барилдж байгаа Монгол улсын шилдэг харцгуудын нэг. За улсын харцаг Сэдвийн Содом дорж. За Батбар шиг суганд нь сэжээ хонгоцсон. За Батбар шиг харцагын хувьд бол дотор өрөөлдөө сууллаа давлаа. Эрхэм хүндэт үзэгчтэй Хөлийн цэргийн тэг 245 дугаар анги үүсэн байгуулагдсны түүхэд 40 жилийн ойд зориулсан Улас аймгийн алдар цолтой 64 бөхөөс Увс аймгийн Улаан өмсмийн харьяат Батлан хамгаалах их сургууль Увснуур дэвжээний өг Монгол улсын харцаг Өлзий тогтхон Батбар шиг 7 даван төрүүллээ. Завхан аймгийн Баян хайрхан сумын харьяат Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн бүх Монгол улсын Начин гамболтын Баасан дорж 6 даван түүхэд ангийнхаа түүхэд 40 жилийн ойн баяр наадамд үзүүллээ. За энэ хүү Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн түүхэд 40 жилийн ойд төрүүлж үзүүрлэж их шөвг төлдсөн бөхчүүдийн байшинглыг одоо хэдхэн мөчийн дараа гардуулж баяр хүргэнэ. Эрхэм хүндэт үзэгчтэй Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн түүхэд 40 жилийн ойд төрүүлж үзүүрлсэн бөхчүүдийн байшинглыг одоо гардуулж баяр хүргэж байна. За байшинглыг Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн одоо захирагчаар үе үед одоо ажиллаж байсан Ахмад одоо хилчид үеийн одоо дарга нар одоо гардуулж баяр хүргэж байгааг та бүхэн харж байна. За энэ хүү Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн түүхэд 40 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа сайхан болж өндөрлөж үзүүр төрийн шогийн дөрвийн бөхчүүдийн одоо шагналыг гардуулж за бөхчүүдтэйгээ дурсгалын зураг татуулж Монгол их орны 408 зөвсөөс хүрэлцэн ирсэн энэ Хөлийн цэргийн тэг 245 дугаар ангийн ангид үе үед одоо албан хааж байсан албан хаагчид Ахмад хилчид одоо дурсгалын зураг татуулж хаалтын үйл ажиллагаа бол Хөлийн одоо үлээвэр найрал хөгжмөр өндөрлөж байгааг таах. Монгол улсын баатар Бэгзийн Гаваны нэрэмжит Хөлийн цэргийн тэг 245 дугаар анги үүсэн байгуулагдсны түүхэд 40 жилийн ойн даагны уралдаан инхүү гарааны 6-аас гарлаа. Амар амгалангийн Дэважин хөдөө нутагт алдарт хилчдийн минь сүр сүлд хямар тэнгэрлэг болохоор энэ баяр наадмуудын өдөр бороо шивэрч хурдан хөлгүүдийн уралдааны зам тоос шороо манархгүй өнгөлөг сайхан наадам болж байна. За өнгөний 5 морь тарагдж байна. 15 номертэй мордсон савдар дааг 4 дээр 9 номертэй халтар дааг 5-д явж байна. 28 номертэй хул дааг 3-д 101 дугаартай мордсон шир алаг дааг 2-д
34 номертой аймгийн баяр наадам төрүүлсэн хонгор дааг нэгээр явж байна. Хурдан даагны уралдаанд энэхүү айргийн 5-1-ээр эс баяр жаргалын 34 дугаартай хонгор дааг давхиж 2 Дулаан сумын 1-р угийн Балдуржийн хээр, 3 Тариалын сумын Бямбцогтын хол, 4-д 8-р угийн Даваа самбуугийн улаан, айргийн 5-д Наранбулаг сумын баяр сайхны шарга гэсэн хурдан дааг давхиж торгон жолоогоо өргүүллээ. Монгол улсын Баатар Бэгзийн Гаваны нэрэмжит Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн 40 жилийн ойд зориулсан хурдан азраг насны мордын уралдаанд гараанаасаа гарлаа. Хурдан азрагны уралдаанд зул задраад ирэх явцад үзэгчид та бүхэндээ өнгөний мордыг танилцуулж байна. Нэгд Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахтны суурийн дарга нэм жаргалын бүх азраг явж байна. 2-д 18 дугаартай бор азраг, 3-д 77 дугаартай завдар азраг, 4-д 118 дугаартай хөх азраг, 5-д 11 дугаартай зээрд азраг тус өнгөлж байна. Азрагны уралдааны айргийн 5-1-ээр Ус аймгийн Дүргэн сумын Дэгдий цагаан галын уяаж Хаскагийн Сүхбаатарын Саарл алаг 1-ээр 2 Дулаан сумын 2 дугаар угийн баяр сайхны бор 3-д Улаан